Дэлхий биднийг юу гэж хардаг бол? Монгол гэж хардаг болов? Тунгуудахгүй Монгол улс 3 сая болох гэж байна. Хэвлийдээ байгаа 3 сая дахь иргэн танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тухайн хүн ямар улсад төрснөө шалтгаалж тэр хүний үн цэнийг тодорхойлдог. Аавын минь нэрийг дугар намайг мөнх чулуун гэдэг. Би Монгол улсын иргэн. Бидэнд 3 асуудал бий. Үүний нэг нь туушрал, хамтын ажиллагаа, сурчлагаа гэсэн 3 асуудал бий. Би энэ дундаа сурчлагаа гэдэг сэдвийг авч байна. Ер нь бол улс болгонд тухайн улсыг сурчлах туслаад энэ төсөв байдаг юм байна. Тэгэхээр биднэрт яг тийм байна уу гэдэг болсон. Гэхдээ би өнөөдөр энийг ярих гайгүй. Энэ бизнес сайн эсвэл тэр одоо бизнес мундаг ашиг олж байгаа бүгд тийш авдаг. Нэг асуудал. Хоёр дахь асуудал гэх юм бол хамтын ажиллагаа ерөөсөй байдаг. Аль салбарт. Улс төрийн салбарт, бизнесийн салбарт маш уялдаа холбоо маш муу. Дэлхий гээд нэг дэлгүүр байна л да. 200 гаруй брэнд одоо бүтээгдэхүүнтэй. Тэгэхэд бусад одоо Америк, Солонгос гэх орнууд өөрсдийн сурчлагаагаа маш одоо оновчтой суугаар сурчилдаг. Дэлгүүрт ороод бид нэр мэддгүү бүтээгдэхүүн авдаг шүү дээ. Тэрнтэй яг адил. Биднэрт сурчлага алгаа. Өнөөдөр Америкийн нэгдсэн улс дэлхий дээр хаач байхгүй хинч мэддгүү тийм баатруудыг бий болгож зарж байна. Маш их мөнгө олж байна. Япон, Наруто гэж шиг. Хүүхэлдэйн баатар зорж байна. Тэгэхээр биднэрт ерөөсөө сурчлага гэдэг маш том юм дутагдаад байгаа юм байна л гэж хэлж байна. Бид өнгөрсөн 2 жил бол зөвхөн нэг суугаар мөнгө олж ирсэн. Миний бас нэг шийдэл бол нэг гарц бол энэ мөнгөн урсгалыг олон суугаар болгоё. Урлаг уран сайхнаар мөнгө олдог бай. Дэлхийгээс мөн газрын баялгаараа мөнгө олдог бай. Өв соёлоороо мөнгө олдог бай. Гэх жишээгээр энэ эдийн засгийн сувгийг энэ турбааг маш олон сувгтай болгоё гэсэн шийдлээ өгсөн. Дэлхийн өнөөдөр юуг үзэж юуг сонирхдох вэ гэхээр айгүй тодорхой ерөөс. Спорт яадаг хүмүүсийг нэгтгэдэг. Урлаг яадаг. Урлаг хүнийг соён гэгэрүүлдэг. Тэгэхээр энэ entertainment буюу энэ урлаг соёлоор тэр дундаа кино урлагаар дамжуулан бид дэлхийд өөрийн соёлыг өнөөдөр бид нар сурчлах ёстой. Энийг гэхдээ зөвхөн нэг production, нэг студи хийж чадахгүй. Мэдээж энэ улсын төрийн оролцоотойгоо, төрийн дэмжлэгтэйгээр хийж вэж энэ маш том амжилт авчирна. Монгол улсад маш олон баатар, маш олон түүх байж. Энийг бид нэр Холливуд буюу дэлхийн зах зээл дээр кино урлагаар дамжуулж зарах хэрэгтэй. Ингэж бид нэр сурчилж зарж чадсанаар Монголыг сонирхох, Монгол руу аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжинэ. Тэгснээр тэр улсын рейтинг, тэр улсын дархлаа, эдийн засгийн урсгал, шинэ орчуулгууд бий болж идэг. Соёл урлагаараа мөнгө олж байна, газар нутгаараа мөнгө олж байна, хоол хүнсээрээ мөнгө олж байна. Гэх чинь маш олон жишээ. Ингэж сурчилснаар бид нэр маш олон зүйлийг нэг сумаар 2 туулаад бодож чадна. Яаж вэ гэхээр бид нэр entertainment зах зээл гэдэг бол дэлхийн бизнесийн 4 чагсагдаг бизнес гэж өөрөө хэлэгддэг. Яадаг гэвэл энд маш их мөнгө хэрэгжиж байдаг. Хүн болгон тэнд түүнд мөнгө төлдөг учраас. Тэгвэл бид нэр энүүгээр мөнгө олж болно. Эдийн засгийн шинэ урсгал бий болгож болно. Монгол улс маш олон брэнд бахархах зүйлтэй. Чингис хаан, уяг гөгөөдөг их маш олон хаатууд байдаг. Өв соёл гэх юм бол морин хуур, гэр, хөөми гих дэлхийд давтагдчихгүй өв соёлтой байдаг. Мөн газрын баялаг байна. Алт нүүрс, зис гих маш олон баялаг байдаг. Энэ бүгдийг бид нар хийж эдийн засгийн зөв эргэлтэнд оруулж бид нар санхүүгийн эрх чөлөө буюу бид нар мөнгөтэй болох ёстой. Бага юм хамгийн боломжит өндөр үнээр л бид нар бодлуулах хэрэгтэй. Монгол улсыг дэлхий мэддэг, мэдэрдэг болохын төлөө бид үүнийг хийх хэрэгтэй.